Өглөөний мэндүргийн эрхэм үзэгчтэй энэхүү ажлын өдөр бүр танд хүрдэг ажлын өдөр ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За манай өнөөдрийн зочдоор бол Монголын оюутны холбооны анхдагчид ирсэн байгаа. Юуны төрөнд ажлын өдрийн мэндийг хүргэе. Өөрсдөө үзэгчтэй танилцуулъя. Баярлалаа. Намайг Батлгэр гэдэг. Өнөөдөр 25 жилийн өмнө хамтран тэмцэж явсан 25 жилийн өмнө яг энэ өдөр оюутны эрхийн өдрийг тэмдэглэж исэн тэр үеийн мянган оюутнуудад энэ өдрийн мэнд хүргье. Таны намайг Эрдэнэцэгт гэдэг. Тэгэхээр өнөөдөр бол олон улсын оюутны өдөр. 1939 онд Чех оюутан Ян Аплатал залуу фашизм эсэргүүцэж өөрийгөө шатааж исэн. Тэгээ энэ түүхэн өдөр бол Монголын оюутны холбооны анхдагчид яг 90 оныхоо Арцсан хувьсгалт орос хувь нэмрийн талаар номын нээлт болно. Мөн дурсгалын самбар босох ийм ажиллагаанууд өнөөдөр явагдах юм аа. Тэгэхээр яг 25 жилийн өмнөх тэр үеийг дурсаач яг одоо тухайн үед Монголын оюутны холбоог одоо хэрхэн үүсгэн байгуулж байв одоо яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо Монголын оюутны холбоо одоо бий болж байна. Яг 25 жилийн өмнө их сургуулийн 2 дугаар байран дээр одоо манай өндөр Ганбат гэж их сургуулийн оюутны холбооны дарга байсан. Тэрний өрөөнд биднээс сургуулиас төлөөлөл орсон 10-аад оюутнууд цуглаж Монголын оюутны холбоог шинжилэн өөрчлөх анхны 20 дугаар зуун оюутны чөлөөт эмгэглэг байгуулж ирсэн. Тэр үед бол одоо нөхцөл байдал бол яг нэг ардсан хувьсгал эхэлж ийсэн. Улс төр нэлээд бужигнаантай тийм үед манай тэр үеийн нийт Монгол улсын оюутнууд нь 30 орчим мянган оюутнууд байдаг гэсэн тооцоотой байсан. Тэр үед бол бид сургуулиас нийлж өөрсдөө сэтгэлийн дуудлагаар нийлж тэн цуглаж ясна одоо санахад бол таатай байна. Тэр үед бол хамгийн их сэтгэлтэй орж ирсэн их сургуулийн оюутны холбоо, их сургуулийн оюутнууд, тэгээд хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнууд, багшийн дэдийн оюутнууд, тэгээд техникум, коллежийн оюутнууд ингээд нийлээд тэдэн дундаасаа төлөөлөл гараад биднээс 20 дугаар зуун оюутны чөлөөт ийм нэгдэл гэж анхны оюутны төрийн бус байгууллагыг их сургуулийн 2 дугаар байранд байгуулж ирсэн. Тэгэхээр яг одоо тухайн үед мэдээж одоо энэ байгууллагыг байгуулахад эсэргүүцэлтэй их тулж байсан баха. Ер нь одоо хэр их чин хүслээр хэр их одоо зэрэг ирмэлцлэлээр одоо энэ байгууллага бүтсэн юм байна. Тэгэлгүй яг тэр үед бол эсэргүүцэлтэй тулгуурлах бол ерөөсөө маш их хүнд сорилтууд бидний өмнө тулгарч ирсэн л да. Нэгдүгээр тул сургуулийн зүгээс маш их дарамт ирнэ. Яагаад гэвэл биднээс тэр оюутны байгууллага байгуулаад ардчилсан хувьсгалд оюутнууд алтан оролцуулж сургуулиудаар ухуулах сурчлагын ажлуудыг хийдэг учраас сургуулийн захиргааны зүгээс энэ ардсан холбооныхан энэ одоо энэ болохгүй бүтэхгүй юмд орж байгаа залуучуудгээ сургуулийн намаа ороо сургуулийн эвлэлийн үүр сургуулийн захиргаанаас бол маш их дарамттай манай ангийн багш хамт олноор дарамтлан тийм дарамтууд ирдэг байсан. Гэр бүлийн зүгээс одоо харьцангуйгаар одоо тэнд яагаад одоо дарамт нь багыг мэдрэгж байна гэхлээр зэрэг манай нөгөө аав ээж хөдөө би хөдөөнөөс ирсэн оюутан байсан учраас гэр бүлийн дарамт бол бага. Тэр үед бол тэгээд өдөр болгоны утас шүрмстэй ингэж ирээд чадахгүй. За миний хүү тэр одоо тэр ардсан холбооны юмд яваад очичваа за тэгчвэл гэж ийзэгж байгаа. Тэр болгоно үгээр явахгүй шүү дээ биднээс чинь тэгэл сэтгэлийн дуудлагаараа би нөгөө танихгүй тэгэл нэг одоо бодоход нэг 11 орчим хүн анги хаал цугларч ийсэн. Тэгэл ингээл өргөжөөл нийгмийн тэгтэл 30-40 оюутан болоо. Тэгээд манай тэр үед бол Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Болд ах маань одоо Лувсан мандгийн болдог их хурлын гишүүн. Болд ах маань орж ирж маш хүнтэй зөвлөгөөнөд биднүүсийг зоригжуул зохион байгуулж явж байсанд би одоо их баярлж авд. Таны хувьд одоо Монголын оюутны холбоотой анх яаж холбогдож байна? Монголын оюутны сайн Батлгэр ярьлаа да. Энэ 20 дугаар зуун оюутны жилүүд нэгдэл бол Монголын ардсан хувьсгал, Монголын оюутны хөдөлгөөний түүхэнд бол 2 том үүрэг гүйцэтгсэн гэдэг. Нэгдүгürt нь Монголын ардсан хувьсгалд оюутнуудыг шууд уриалан дуудсан анхны ийм чөлөөт нэгдэл. Хоёрдугаарт нь бол Монголын оюутны холбоог шинжилж шинэ үеийн байгууллага болоход бол хамгийн анхны санаачлалыг гаргасан юм байна. Би тэр үед бол бүр Улаанбаатараас 1500 км Ас баруун хязгаар Ховд аймагт Багшийн дээд сургуулийн оюутан байсан. Тэгэд Багшийн дээдийн оюутнууд бол Монголын ардсан хувьсгалын түүхэнд цаг хугацааны хөвч, агуулгын хөвч, арчлалын төлөө анхны цуглаан жагсаалыг хийсэн юм түүхтэй ийм байгууллагын удирдлагад ажиллаж байсан. Энэ үеэ санахад бол өнөөдөр их олон жил өнгөрсөн мэт боловч түүх нь ойрхон санагдаж байна да. Тэгэхээр энэ оюутны чөлөөт нэгдлээс үүссэн энэ хөдөлгөөний санаа бол бүхэлдээ нийгмийн тусгал байсан. Тэр дундаа Монголын оюутны холбоог Монголын хувьсгал залуучдын эвлээс
тусад нь гаргаж бие даасан ийм байгууллага байгуулахад бол оюутны хичээлүүд нэгдлийнх нь нэлээд үр гүйцсэн. Тэгээд тэрний дараа бол Монголын оюутны онц 4-р баг хоролдоод Монголын оюутны холбоог ер нь бүт зохион байгуулалт зорилго санхүүгийн хувьд нь бол бие даасан байгууллага байгуулах ийм эхлэлийг тавьсан ийм байгууллага. Тэр өнөөдөр энэ олон улсын оюутны өдөр бол бидний хувьд бол олон жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн. Монголын оюутны холбоо бол 1946 онд олон улсын оюутны холбоонд ирсэн. Ер нь ÜБ-с өмнө олон улсын оюутны олон улсын байгууллагууд ирсэн ийм байгууллага бол Монголын оюутны холбоо доо. Тэгэхээр 90 он хүртэл бол энэ оюутны чөлөөт нэгдэл хөдлөх хүртэл бол Монголын оюутны холбоо Монголын ардын өмсгөл намын дайчин туслагч бэлтгэл хүч эвлэлийн бас нэг бэлтгэл хүч ингээ явж ирсэн. Энэ оюутны онц 4-р баг бол тэр явцсан хүрээлэг бол тасн зогч чадсан гэж хэлбэр. Тэгэхээр яг 46 онд анх олон улсад нэгдэжсэн гэдээ ярихаар 46 оноос 90 он хүртэл одоо Монголын оюутнууд тийм ээ Монголын оюутны холбоо ямар замналаар явж исэн бэ? Яг та бүхний санаачлаад 25 жилийн өмнө 20-р зуун нэгдлийг байгуулснаас хойш одоо ямар өөрчлөлтүүд гарч ирсэн бэ? Энэ хоёр одоо үеийн 90 үеийн одоо ялгааг одоо оюутан залуустай болон үзэгчдэд тайлбарлаад өгвөл. Тэгэхээр энэ 46-аас 90 он гэдэг юм бол бүхэл нийгмийн социалист нийгмийн үед энэ үед бол нэлээд үзэл сурталчилсан тийм арга хэмжээнүүд бол олон улсын болоод үндэсний арга хэмжээнд оюутнууд оролцдог. За сургалт нь бол явцсан. Ер нь нийгмийн ухааны нэг үзэл санаатай ийм хичээлүүдийг оруулдаг. За оюутнууд бол өөрсдийн сайн дураараа эвлэлд нэгдэх тийм ирэхгүй. Багш нараа сонгох хэрэггүй. Сургуулийнхаа хөтөлбөрийг сонгох хэрэггүй. За тэгээд дээр нь бол 100 намрын ажилд бол хүчээрдээ ажиллагддаг. Ийм л үе явж ирсэн л дээ. Оюутны байгууллага нь бол заримдаа хилцс эвлийн дуурайны хилцс болно, заримдаа бие даана. Тэгэл ерөөсөө тэр ирэх хурж байгаа намын тохио цангаар оюутны байгууллага явж ирсэн юм саард үхээ. Харин 90 оноос хойш бол нийгмийнхаа өөрсдийн оюутнууд манлайсцгийн хувьд оюутны байгууллагач шинэ үеийн байгууллага болгож чадсан. Боловсрол үндэсний эрхчлөөний үзэл санаа сэргэх, за хэвлэлийн эрхчлөө, мөн эвлэлд нэгдэх энэ эрхчлөөнүүдийг Монгол улсад баталгаажуулахад бол өнөөгийн оюутны байгууллага 90-ад оны оюутнууд бол маш түүхэн үр гүйцсэн гэж үнэлдэг. Тэгэхээр бас мэдээж та бүхний хувьд 25 жилийн өмнө энэ оюутны холбоог 20-р зуун нэгдлийг байгуулахдаа тодорхой нэгэн зорилгодоор нэгдсэн байгаа. Тэгэхээр 25 жилийн дараа ингээд эргээд харахад ер нь зорилгодоо хэр хүрч чадсан байна вэ? Ер нь цаашдаа энэ зорилго одоо хэдийн хэмжээнд одоо үргэлжлэх боломжтой юм шиг таны харагдаж байна. Ерөнхийдөө 25 жилийн өмнө бол биднээс бол ардчилсан хөлсгөлөд дэмжиж нэгдэж оролцсон. За одоо тэр бүх дээд сургуулиуд ордог байсан зөвлөх холбоотлсон коммунист намын түүх, Монгол Ардын Хувьсгал намын түүх, тэр одоо хэрэггүй тийм үзэл сурталчилсан хичээлүүдийг шалгалт өгүүлгийг оруулахгүй байхыг болиулж исэн жижиг сажиг юмнууд бол бий. Ерөнхийдөө том утгаараа бол биднээсээ бол яг тэр 25 жилийн өмнө яаж исэн тавьж исэн зорилтууд бол хэрэгжсэн. Монгол орн чөлөөтэй ардчилсан сонгуультай болгоё, олон намын тогтолцоог бий болгоё, ардчилт хүний эрхийг дээдлсэн төрөлцөгтэй болгоё. Бүгд бий болсон. Тэр ч утгаараа тэр үед бол Монголын оюутны холбоонд оролцож исэн мянган залуучууд бол тэгээд тухайн үүргээ биелүүлэл биднээс улс ардаа ичих бүхэл салбарт бүхэл хөдөөс өмдөд сургууль мэрэгдсэн чиглэлээрээ яваад өгсөн. Нам байгаа бол одоо тэгэж улс төрж иж ингэж яваагүй. Тэргээрээ би бас нэг бахархтیں۔ Тэр үед бол ардчилсан хүчний 4 эвсэл байсан. 4 эвслийг хамгийн түрүүнд нэгдэж ардчилсан хүчний эвсэл болгоё гэж анхны тунхаглалыг гаргасан бол Монголын оюутны холбоо. Монголын оюутны холбоо ардчилсан хувьсгалд оруулсан гол үүрэг зорилго бол нэгдүгээр тул бичиг баримтын чанартай ардчилсан хувьсгалд нэгдэж хамтарч 4 хүчин орё гэсэн нэгдүгээр тэгж гаргаж ирсэн. Хоёрдугаар бүх жагсаал цуглаан зохион байгуулалт оюутны хүчгүйгээр төсөөлөхд бол маш бэрх. Ялангуяа тэр үлсгэлэнгийн 3 сарын 8-ны үлсгэлэнгийн 9-ний үлсгэлэнгийн үед бол талбай бол үндсэндээ бол шингэрсэн байсан үе. Бүр ер нь бол энэ ардчилсан хувьсгал бол ингээд мухардалд орлоо. Хүн болгон үлсгэлэнг үзээгүй ийм хэцүү үед. За энэ бол одоо ингээд талбай шингэрээд харж яасан. Тухайлх юм бол гутлын үйлдвэрийн нэгжээ намаа орооныхын ирээд ажилчтаан татаад, троллейбусныхын ирээд ажилчтаан татаад, арь ширнийхын ирээд ажилчтаан татаад талбай шингэрж явах үед бол талбай уртлаас бол хөдөө аж ахуйн дэдийн оюутны одоо ч Эрдэнэ Батүлбаатарыг тодорхой ярьдаг сүр чагсаал орж ирсэн.
Талбайн баруун талаас ангаахын биш юуны багшийн дээдийнх. Талбайн баруун хойно зүүн хойноос одоо орслны дээдийнх. Баруун хойноос нь болохоор зөв соёл урлагийн дээд сургуулийн оюутнууд ингэж орж талбай дахин цугулж хамгийн том гарчсан хувьсгалд оруулсан хувь нэмэр бол тэр. За бас нөгөө талаас бол энэ оюутнууд өөрсдийн үздэг хичээлээ сонгодог, өөрсдийнхээ энэ сургуульд сурдаг одоо тэр үед бол бас хэцүү байсан үеэс шал өөр нийгэм рүү орсон энэ бол оюутны холбоо бол үүргийн гүйцэтгсэн. Одоо энэ зам тээврийн сайд хийж байгаа зорилт бол Монголын оюутны холбооны анхны оюутан ерөнхийлөгч. Бид оюутны холбоог анхны оюутан ерөнхийлөгчээр 25 жилийн өмнө биднээс яжлаа шүү дээ. Сонгоод шударгаар сонгоод олон хүн өрсөлдөөд ингээд сонгуулж яасан. Одоо бол оюутан биш нэг улс төр сонгогддог болсон л жахаар уншиж байна. Тэгэхээр бас үе үеийн одоо оюутнууд тийм төлөөллүүд одоо 241 маань цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч суугаахаа. Тэгэхээр оюутан цагийн дурсамж гэдэг оюутан насны одоо тэр гэгийн дурсамжууд гэдэг үнэхээр мартагдчихгүй байдаг. Яг тухайн оюутны холбоонд нэгдээд одоо хамгийн дурсамжтай мөч нь яг ямар мөч байсан бэ? Одоо эргээд харахад одоо 25 жилийн өмнө мартагдахааргүй тийм дурсамжууд хуваалцаач. Гөө байлгүй яг уу. Монгол оюутны холбооны залуучууд бол ерөөсөн Монголд болсон анхдагч болгоны эхлэл биднээстэй холбоотой байдаг. За биднээс бол тэр одоо жагсаал цуглаана одоо болий гэхэд бол биднээс анхны оюутны шоу нэвтрүүлэг хийж ирсэн. Соёлын төвөргөг битүү тэр тайзыг бүр тэр бэлтаажийг бүр нуртал гадна талын шилээ хаалгыг ингээ хагалж ясан цагдаагийн хүчтэй хэлдэг анхны оюутны шоуг бид нар хийж ирсэн. За биднээс дэлхийн Монгол тууртан оюутан залуучуудаа ангадугаар наадмыг найрамд Тува, Өвөр Монгол, Бүрээд ингээд халимг асар сэтгэл хөдлөлттэй, асар эмоцтой, янзтай сайхан наадам хийжсэн. Биднээс бол ер нь бол юм болгоны эхлэл болдогт бол олон сайхан дурсамжууд. Биднээс одоо тэр үе чинь нөгөө оюутны намрын ажилд хүчээр явуулаад намрын ажил дээр улстай айгүй хэцүү дарамтанд ор ажилтдаг байсан. Тэрнийг нэг жаристэй хэдүүлээ явж ингээд зохион байгуулж ирсэн зөндөө олон сайхан дурсамжууд. Манай зохтой бас дурсах байна. Тэгэхээр энэ оюутны чөлөөт нэгдэл бол тэр 1990 оны 2 сарын 18-нд Монголын ард салбаны анхдугаар их хурл болоход бол тэр үйлдвэрчний соёлын төв орд ингээд баруун дөрвөн замд байдаг тэнд байдаг цуглараад оюутны чөлөөт холбооных Монголын оюутны холбоон цуглараад тэр хурлын үеэр бол троллейбус автобусны хөдөлгөөнийг бүтэн хааж ирсэн ийм түүх байдаг л да. Ер нь бол 2 сарын 22-нд бас энэ 39 жил Монголын төвд нийслэлийн төвд сүндэрсэн стажны хөшөө бас Монголын оюутнууд гараас цуглуулад ингээд буулгаж ирсэн түүх байдаг. Ер нь бол анхны гээд батлагрын хийсэн бүх юм бол бас үнэн л дээ. 91 оны өвөл 12 сард олон улсын бас хүний эрх өдрөөр бидний хэсэг залуучууд хятадын элчингийн өмнө 7 хоног суулт хийсэн. Тэр үедээ бол хятадд баригдсан Өвөр Монголын хүний эрхийн зөвтгөлтнүүд болох хүчин төгс Баатар гэх мэтийн цус нэгтэй бас үзэл бодлын хувьд ойролцоо ийм хүмүүсийг өмөрч гараас цуглуулж ирсэн. Дараа нь бас Далай ламыг бүрээдэд ирэхэд нь Оросын явуулгаар хэлмэгдсэн Пиноёг гээд бүрээд авчирыг өмөөлж бас бид нар Оросын элчингийн хүмүүс ингээд суулт хийжсэн. Ийм түүхүүд байдаг. Ер нь бол Монголын оюутны холбоо бол за яг оюутан гэдэг утгаараа босролоор мэдээж анхаарна. Хоёрдугаарт нь бол оюутныхаа нийгмийн асуудалд анхаардаг гэсэн хамгийн миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр 1989 онд бол Дарсбаатар тэргүүтээ оюутнууд багшийн дэд оюутнууд цагийн төлгөө сонин гаргаж ирсэн. Дараа нь бол Монголын оюутны холбооноос энэ мэдээлэл гэдэг энэ одоо ихний дугаарлаа. Энэ онц байгууллагын юу материал бас ийм сонин гаргасан. Тэгээ бамбар гэдээ бас нэг сонин гаргасан. Тэгээ бид нар бол энэ оюутны энэ хэвлэлүүдээр бол Монгол чөлөөт хэвлэл үүсэх энэ нөхцөлийг бол тавьж өгсөн. Тэр үеийн дугааруудыг харахад бол яг өнөөдрийн чөлөөт хэвлэлийн мөнгө төрх нь ажиглагдаад байгаа юм л да. Дээр нь бол бид нар ингээд энэ Монгол турхны наадмыг хийсэн энэ өөрсдөө цус нэгтэй энэ хүмүүсийн төлөө зүтгэсэн гэдэг нь бол өнөөдрийн үндэсний эрх хөгжлөөний төлөө ингээд тэмцээд байгаа босоо хөх монголчдын энэ хөдөлгөөнүүд үндэс суурийг тавьсан гэж үздэг. За босрлын тухайд бол бидний хамгийн чухал юм юу гэхээр улсын байгууллагын гишүүн байсан Болдман бол анх удаа дээд босрлын тухай хуулийг батлуулж чадсан. Тэгээ урд нь бол ерөөсөө Монголд хувийн хүчийн сургууль байдгүй байсан бол Монголын оюутны холбоо бодлогоор дэмжиж одоо хувийн сургуулиуд бол нийт Монгол 116 сургууль байлаа гэж өнөөдрийн тооцоо байлаа гэхэд 80 нь явж шээ. Тэгэхээр бол Монголын оюутны холбооны нэг гавьяа бол босрлын салбарт энэ хувийн хвшлийг хүчтэй оруулж гисэн
өрсөлдөөнийг нэмсэн. Одоо чи бол мэдээж урд нь бид бас дүү хүүхэд кредит системд бидний үед байсангүй. За багшаа сонгодгүй байсангүй. Хөтөлбөрөө сонгодгүй байсангүй. За бакалаврын сургалт гэж байсангүй, магистрийн сургалт гэж байсангүй. Ийм сургалтуудыг бол энэ шинэ үеийн Монголын оюутны холбоо бол бий болгож чадсан. Дээр нь бол ямар нэгэн сургууль байгуулах зүгээр л ингээл хуушрын ганц нийцчих гэж байгаа юм шиг юм байдгүй. Магадлал итгэмжлэх энэ байгууллагаар заавалч орж иж ингээд эрхээ авдаг. Дээр нь босголын яамны зөвлөл Монголын оюутны холбооны төлөөлөл ордог. За сургуулиуд директорын зөвлөлд бол бас оюутны холбооны төлөөлөл ордог. Ийм дэвшилтэй алхмууд хийж чадсан л да. Тэр бид нар бас Amnesty International гэдэг олон улсын Нобелийн шагналтай энэ байгууллагын салбарыг бол бас Монголын оюутны холбооны залуучууд бас байгуулж чадсан. Энэ манай Батлагэр бас өөрийнхөө нэг түүхийг ярьсангүй. Тэр үед бол гадны социалист орнуудын төлөөлөгчд ирэхэд бол оюутнууд ингээл урдлын панорам болгож зогсоодог. Зургийг бариулаад. За манай хүн бол тэр өрмийн ерөнхийлөгч Чаушевскийгээ дарангуулагчийн зургийг доош нь харуулсан барьж зогсож байгаад дээш нь харуулах хэрэгтэй. Доош нь харуулсан гэж барьж зогсож байгаад бас хэлмэгдэд нутаг заагажсэн юм. Нэг цорын гац түүхтэй юм оюутан байгаын төвшүүлгээс ингэж ер нь бол дарамт их байсан. Гэхдээ бид нар бол энийг залуу хүн эх орныхаа хүлээсэн үүрэг чин сэтгэл гэж ойлгол ингээл явсан. Одоо бол бид нар өөр өөрсдийнхөө чиглэлээр мэргэжлэр ингээд нийгэм тав нэмэр оруулаад явж байна л да. Тэгэхээр бас мэдээж 1990 он гэдэг бол хэвлэл мэдээллийн хувьд бас цензургүй одоо шар мэдээллүүд мэдээхтэй ийм үе байсан. Тэгэхээр Монголын оюутны холбооны хувьд миний сонссноор эргээд ингээд харах юм бол бас одоо тухайн ухуулга хуудсууд ч гэдэг юм уу одоо сонин Монголын оюутны холбооноос гаргаж байгаа сонин хэвлэлүүд бол хамгийн үнэн одоо зөв бас хамгийн наад зах нь л гэхэд одоо бичиг үсгийн алдаагүй ингэж гарч исэн гэж сонссон юм байна. Одоо яг ингээд эргээд харахад одоо таны тэр суулт хийж исэн, эргээд бас гарын үсэг цуглуулж исэн эдгээр хэрэгүүд одоо яаж шийдэгдсэн мэт юм бол. Тэгэхээр юу л да. Ер нь Монголын оюутны холбооны энэ мэдээлэл гэж сая миний үзүүлсэн сонин бол нэг хэдхэн хоногийн дараа бол бамбар гэж өөрчлөгдсөн. Барын зузаг бамбар гэдэг нь эсвэл оюутнууд өөрсдөө бамбартаа нэрсэн юм ямар ч гэсэн. Тэгээ гаргасан эрхлэгч нь бол одоо энэ голом токны төлөөлөл өвтөр зүйлийн дарга баяжлан. За одон тэргээд маш мундаг эрдэмтэн залуу байсан. За бас мөнх хоёр гэдэг нэг сайн залуу байсан. Ер нь бол одоогор бол их сэргэлэн тэгээ чадaltaа сэтгүүл зүйн нэг нарийн мэргэжлийн хичээлүүд ордог мөртлөө ер нь тухайн бамбар сонин бол нэлээд олон тоогоор хэвлэгдээд шууд борлогчдөг. Тэр мэдээлэл нь бол зөвхөн хуурай мэдээлэл биш. Ер нь оюутнууд тэр нийгмийн анхаарлыг татсан тэгээ орчуулгын материалууд явуудаг. Дизайны өвчсөн шал өөр ийм л хэвлэлүүд гарч ирсэн. Ер нь бидний тэр 91 онд Хятадын элчин бас тэгээ тэр Орос элчингийн өмнө хийжсэн суултуудын өвд бол ер нь өөр монголчууд гэдэг маань бол бидний ах дүүс юм байна. Энэ хүн эрхийн төлөө тэмцэх нь бол зөвхөн Монгол энэ ар монголчуудын чирх өөр монголчуудын энэ хэрэгч биш. Ер нь нийт монголчуудын тулгамдсан асуудал юм байна. Тэгээд тэр Пиноёыг бол бид нар хэлмэгдлээс аварч ингээд чөлөөлж чадсан л да. За өөр монголын зарим хүмүүс нь бол барууны хэрэгжил олж чадсан. Ер нь Монголын оюутны холбооны 90-ад оны зүтгэлтнүүд бол юм бүхний анхдагч байсан гэдгийг утгаараа бол тэр 91 онд дэлхийн Монгол дургахт оюутан залуучдын анх дугаар их наадам хийхэд одоо хүмүүс маргалдаад байсан л да. Шонхор шуул одоо маргалдаалаад шонхор шуул монголчуудын бэлгэлэл анх удаа тэр наадам дээр шонхор шууг өөрсдөө туг талбан дээр бэлгэлэл болгож ингээм андуулжсэн. Тэр наадмаас бол дэлхийн Монгол дургахт оюутан залуучдын төв гэж байгуулагдаад ерөөсөө дэлхийн Монгол залуучууд хаана байгаас үл хамааран хоорондоо эдийн засгийн талаар, хүмүүнлэгийн салбарт, соёлын салбарт, спортын салбарт ингээм хамтран ажиллах ийм санаачлалууд тавигдаад одоо бол энэ наадам үргэлжлээд явж байгаа гэж би ойлгодог. Энэ эхлэг бол Монголын оюутны холбоо тавьж чадсан. Үүгээрээ бол энэ үндэсний үзэл сэргэх энэ үндэс ухсаа гэдэг маань юу юм, түүх маань ямар хөө байсан, бид нар одоо түүхээ ямар төвшөнд ойлгож цааш нь авч явах хэрэгтэй. Ер нь залуучууд энэ Монгол үндэснийхээ өмнө ямар өөр хүлээвэл энэ үндэснээ үе үед авч явах хэрэгтэй. Тэр ойлголтуудыг бол бид нар 90 онд өгч чадсан гэж ойлгодог. Ер нь эвлэлтний их хэрэгчлээ гэдгийг бол бид нар их бодтой харуулсан л да. Юу гэхээр Монголын оюутны холбооны онц 4-р агуулгаас Монголын оюутны холбооны бүтэц Монголд нь бол төлөрсөн удирдлагаас татгалзсан. За байгууллагууд нь бол соёл урлагийн оюутны холбоо, соёл урлагийн их сургуулийн оюутны зөвлөлгөөр нэгдээд соёл урлагийн оюутны холбоо, за ангаахын бол эмнэлгийн оюутны холбоо, инженер техникийн бол инженер техникийн оюутны холбоо гэдэг
ийм байдлаар нэгдээд явсан. Тэгэхээр энэ байгууллагуудын эхлэл маань бол юуг тавьж өгсөн бэ гэхээр одоо ингээд мэргэжлийн холбоотой шүү дээ. Монголын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын холбоо тэдний үндэс суурийг бол бид хангалан залуу насндаа тавьж чадсан гэж ойлгож байна. Тэгэхээр бас өнөөдөр Монголын Монголын биш олон улсын оюутны өдөр төхөж байна. Энэ өдөр одоо Монголын оюутны холбоо энэ өдрийг ухтаад ямар үйл ажиллагаа бэлдсэн юм болоо. Өнөөдрөөс үзэгчд маань хэрвээ сонирхож байгаа бол бас очиж үзэх боломжтой болов. Тэгэхээр олон улсын оюутны өдөр бол нийт оюутнуудын бол тэмдэглүүлэгчдийн өдөр энийг бол их баяр ёслол гэж тэмдэглэхээс илүүтэй энэ Монголын оюутны хөдөлгөөн 90 оноос ер нь 25 жилийн хугацаанд хэр явж ирвэ алдаа оноо нь юу гэдэг дээр бол анхаарч бид нар нэг 90 оны түүхээ эмдэх гэсэн ном гаргаж байгаа. Тэр номын нээлт бол өнөөдөр 12 цагаас их сургуулийн Монгол Улсын их сургуулийн 2 дугаар номын сангийн танхимд бол нээлттэй юм. Мөн тэр байранд нэг анх Монголын арц холбоо, шин дэвшилт холбоо, ардсан шашилт хөдөлгөөнийг уриалж ингээд 4 хүчний хвшил байгуулъя гэсэн тэр уриалгыг анх хэлсэн тэр өрөөнийх наан дээр нь дурслын самбар хатах юм. Зүгээр бид нар бол 96 онд бол ингээд халаагаа өгөөд явсан хүмүүс. Тэрнээс хойш бол оюутны албаны удирдлага бол үе үеэрээ ингээд шинжлэхдээ бүр алдагт 1000 баяр хүртэл ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ түүхтэл дээ. Тэгэхээр гүндлээ бас нэг төгчсөн санагдах юм. Тэгэхээр одоо оюутны холбоо бол мэдээж юм шийдсэн. Тэгээд энэ оюутнуудаа нэг хурал хийх байх. Тэгээд тэр талаар бол яг оюутны холбооны талаар мэдээлэл алга. Тэгэхээр та хоёрын төсөөлж байгаагаар одоо ирээдүйн тийм ээ Монголын оюутны холбоо ямар байгаасаа гэж үздэг вэ? Монголын оюутнууд маань одоо ямар хэмжээнд очиод ямар төвшний боловсрол эзэмшээд ямар одоо ирэхээр хангуулад ийм байгаасаа гэж үздэг вэ? Тэгээ ер нь бол ингээд улс орн болгонд энэ оюутны хөдөлгөөн бол хамгийн хүчирхэг хамгийн том хөдөлгөөн үүдэг. Одоо саяны өнгөрсөн жилүүдийн тэр Хонконгд болсон хөдөлгөөнүүд байж байна. Ингээд одоо энэ бас Европод болж байгаа. Биднээс ингээд оюутны хөдөлгөөнтэй юм болгоныг ажиглан харж яадаг л да. Өөрсдөө залуу насаа энд бас зориулсан учраас ингээд харж яхад бол улс орны оюутны байгууллагууд бол асар хүчирхэг байна. Ерөөсөө тэднээс бас нэг жаахан глобал юм тавьж одоо бас зорилго тавьж ингэж явж байна. Тэгээд тэр ч утгаараа тэр оюутнуудын тэр сургалтын чанар, оюутнуудын сургалт шал өөр болж эхэлж байна. Тэр оюутнуудын тэр одоо ахуй нөхцөл, оюутнуудын үзэл бодол ч өөр болж байна. Зүгээр одоо би бол одоо энэ Монголын оюутны холбооны тэр нэг карт, мар тэр юм уу сайн мэдэхгүй нэг юун дээр ямар ч л байсан зохион байгуулж яхан дутагдaltaй явж байгаа юм болоо да оюутнуудаа хөрсөн үйлчилгээний хэрэг байгаа юм бол тэрнийг бол нэг сайн оюутан биш учраас сайн мэдэхгүй. Манай Эрдэнэ зохиол бас тэднээс их ойрхон бас анхаарал идэм шиг Эрдэнэ зохиол ярих. Тэгэхээр 90 оны оюутны байгууллага одоогийн оюутны байгууллагын оршин тогтнож байгаа цаг хугацаа нийгэм байдал өөр л дөө. Тэгэхээр энэ одоогийн оюутнууд оюутны байгууллага мэдээллийн асар их орон зайд ингээд хөөж байгаа. Мэдээллийн технологич өндөр хөөж. Тэгээ одоогийн залуучууд маань босон болов их амбицтай болсон байна шүү дээ. 90 тугаараа дайрч очих гэдэг. Тэгэхээр улс үндэстнийхээ ийм нэгдлийг бодоод Монголын оюутнууд бол нэгдүгürt бол ийм нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол шинэ үзэл санаа ингээд түүчилж авчих хэрэгтэй. Тэр үдээс бидний тэр 90 онд бодож ирсэн тэр мэрэгжлийн холбоотын зарчим бол их чухал байна. Одоо энэ оюутны зөвлөлд бол ингээд сургалтын төлбөрийн нэг 0 хэдэн үйл авдаг гэж би сонслоо. Тэрүүгээрээ сургалтандаа туслах оюутнуудаа хүмүүсийн ажлыг явуулахад ингээд зарцуулдаг гэж. Тэгэхээр энэ мэрэгжлийн холбоод байна яг оюутны хэмжээнд нэгжүүл эдний сурах тэр мэдээллийнхаа яг оюут хүний чухал үүрэгч нь сурах шүү дээ. Тэр хүрээнд бол мэдээлэлээс олзох. Тэгээд юм нэглээ баталгаажуулах энэ хэрэгт бол тусдаг. Зүгээр үе үеийн оюутны байгууллагыг бол улс төрчид, улс төрийн байгууллагуудад сонирхож ирсэн нууц биш. Аль нэг нь толгойд нь засгийн эрхэнд гарвал авчих гээд байдаг юм аюултай. Тэгэхээр оюутнууд бол нэгдүгürt бол дэвшилтийн үзэл санааг бол дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол туйлшрахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт нь хэн нэгний тийм шийдсэн төр зүрийн арга мэхэнд ороод ингээд оюутны байгууллага олмор оюутнуудаа татан олцуулаад ингээд нийгмийн бухимдлыг дээцэгт нь хүрэх эсвэл ингээд нийгмийн сэтгэлгээг доод төгшин бүр зүгээр нэг автобусаар очих тийм хэмжээнд хүргэж болохгүй л да. Бид нар 96 он тэр оюутны хөнгөлөлтийн тогтолцооны тухай гээд хуулийн төсөл босруулаад орж ирсэн. Тэр оюутнууд бол зөвхөн автобусанд хөнгөлөлттэй биш. За энэ оюутны фитнес клубч гэдэг юм уу эсвэл нийтэд үйлчлдэг энэ ресторанууд, цайны газар, за номын сан, номын дэлгүүрүүд, эмнэлгүүдэд ингээд оюутны хөнгөлөлтөөр үйлчлдэг юм олон улсын
тогтолцоог харж ийм хөл хийжсэн одоо санаж л байна л да. Тэр үед бол баруун 5 ангиас ирж байгаа оюутнуудын автобус онгоцны билетийн хөнгөлдөг байсан. Энэ уламжлал цаашаа явж байгаа. Ер нь бол би энэ оюутнууд одоо 90 оныхаа уламжлалыг аваад Монголын оюутны холбоо оюут хэрэглэгчтэй болоосаа гэж боддог. За оюутны аппаратыг авч явж байгаа залуучууд бол яг хөтэй оюутны бүлгээс дөнгөж ширээнс дөнгөж гарсан тийм залуучууд байж болно. Нэг улс төрийн хүчинд өгөх бол тийм ойлгохтой зүйл биш гэж хэлмээр байна. Тэгэхээр хоёр зочны маань хувьд одоо яг өөрсдийнх нь үр хүүхдүүд тийм ээ оюутан болсон одоо тийм хүүхд байгаа юу? Хэрвээ тийм байгаа бол одоо тухайн үеийн оюутан ахуй нас ч гэдэг юм уу? Одоо энэ үеийн оюутан ахуй нас хоёр юугаар ялгаатай юм бэ? Биднээсээ үед бол яг тэр 90 оны би өнөөдөр яагаад 90 оны онцлоод энэ гэвэл тэр ардсан хөлсгөлд оролцож явсан олон одоо 10 партизан найзуудтай өнөөдрийн минь түргээд эднээс эрүүлэнгийн нэгдүгээр төгсөе. Хоёрдугаарт бол миний оюутан цаг бол ингээд тэмцэл дунд л өрнөдсөн угаасаа. Би оюутан бол анх эхлээл одоо Вьетнам оюутнуудтай 8 хийгээл ингээл эхэлсэн. Тэгэл намайг зах дээр гардаг 8 ч оюутан гээд таксигаар сургуульд ярьдаг гээд намаа орооны хурлаар оруулаад ингээл яваал эхэлсэн. Тэгэл Чаушевскогоос болол жил 6 сар ингээл туслах малчин хийгээл ингээл тэгэл ерөөсөө ардсан хөлсгөл гээл ингээл миний оюутнаас бол ерөөсөө тэмцэл дунд ингэж явсаа. Гэтэ би сурлагтаа муу байгаагүй. Ингээ яваад өнгөрцөн. Зүгээр одоо бол ингээд манай охин бол гадаадд оюутан болоод төгссөн. Тэднээс бол аюу сайхан. Зүгээр одоо сурахын төлөө миний үүрэг бол Монгол улсад ийм мэрэгчлэлтийн хэрэгтэй. Ийм мэрэгчлэлтийн тухайд би дандаа улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө Монгол улс бол өчигдрөөс өнөөдөр бол маргаашаас одоо илүү сайхан байна гэсэн итгэл үнэмшлэрээ хүүхдтэй бол за миний хүүхд бол ийм байх ёстой, тийм байх ёстой гэж ярьдаг байсан. Биднээс оюутан цаг бол яг шилжилтийн онцгой үе таарсан учраас бол бид бол яг өмнө хэлэхэд бол Монголын оюутны холбоон дээр Эрдэнэцэн давгаатайгаа болдтойгоо баясгалантайгаа тэгэл ингээл тэр хэдэн жил бол ингээл бараг 96 он хүртэл биднээс чинь тэгэл оюутнаараа амьсгалаад явцсан шүү. Тэгээ харин манай Эрдэнэцэн давгаа маань бас зөрөгтэйгээр өнөөдөр оюутнуудаа дараагийн оюутнуудаа хүлээлгэж өгөх хэрэгтэй юм байна гэд оюутан энэ Болдбаатар гээд нарийн бичгийн дарга хүлээлгэж өгнө явж байсан. Одоо зүгээр оюутнуудаа хэлэхэд бол сурах юм бол асар их байна. Биднээс үед бол зүгээр номын сангаас мэдээлэл авдаг байсан. Өнөөдөр бол бүх юм чи утсанд чинь байж байна. Бүх мэдээлэл Google гэдэг нэг том хаалгаар ороод бүх юмаа яаж шít. Тэгээд оюутнуудаа бол тэгээд одоо маш сайн сурж улсынхаа улс төрчгүйхээр ирээдүйн төлөө яваарай л гэж ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэрэй л гэж уриалгах хүсэж байна. Таны хувьд бас оюутнуудаа бас үе үеийн одоо оюутны холбооны төлөөлөгчдөө хандаад үг хэлэхгүй. Тэгэхээр 1942 онд эх орны дайны эхний жилүүд улсын их сургуулийг байгуулснаар ингээд Монголын оюутны хөлөнд дүүх эхэлт юм л да. Яг орчин үеийн дүү. За тэр урагшаага өсгөөд үзвэл ардын хөгжлийн эхний жилүүдэд багшийн сургууль мургуул ингээд байгуулжсэн тэр үеэс ярьдаг юм л да. Тэгэхээр энэ үдийн хүртэл ингээд оюутны хөлөөнд бас ингээд явж байгаа зүтгэсэн. Одоо ингээд бас энэ байгууллагыг өдөртөд явж байгаа бүх хүмүүстэй Монголын нийт оюутнуудаа хамгийн сайн сайхныг хүсэж чинь хамгийн гол хүсэх зүйл юм байна юу гэхээр оюутны өнөөдөр бол Монголын маргааш ирээдүүлэх хэлмээр байна. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр ажлын өдөр ярилцлагын нэвтрүүлэгт маань олон улсын оюутны өдрийг тохиолдуулан Монголын оюутны холбооны анхдагчид студид өргөдөө ирлээ. Та хоёртоо баярлалаа. Ийхүү ажлын өдөр ярилцлагын нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.